Чехов. Энийг хараа. Энэ ястаа хуучны байсан байна да. А энэ үү? Тий. Тийм байна те. Тэр ч гэсэн те. Тий. Энэ гоё харагдаж шүү дээ. Тийм баг те. Тийм байна те. Тийм байна. Оо энэ хараа. Гадар суудсан багууд цонхон доод цонхон хараа. Бүр газар суудсан тий. Энэ тэр маш удсан байшин гэсэн үг байхгүй юу? Вакуум цонх хийсэн биш үү? А яг цонхмын өөрчлөсөн юм байна л да. Энэ хараа цонхон бүр газартайгаа нийлцсэн хараа. Байшин нь ингэ суугаад. Харин харин одоо Улаанбаатар ярих юм бол бид хэд их дэлгүүрийн тэнцээ ихтэй гэрийнхээ хавцал яваад байл гэсэн үг байхгүй юу? Тийм байд. Бувалы гэдэг нь Маргунов. Тэр энэ хата. Тийм. Ер нь эрхүүд ирсэн хүн болгон хүнд гарууд нь энд цогдордог юм байна. Тэр ардс зогсож байгаа нөхдөд хүнд гарууд юм зарах гал. А энэ гайдай. Энэ найруулагч гайдай. Авна. Тий. Ты что, вот это не попадаешь? Ой, нет. Как попадаешь? Парни. Ага. Нам всем по 20 лет. Тийм. Чамд үзтээ.
За Урицкийн годомж гэдэг нь чи бид нар ирэхүүгээр энэгээр хизээж явж байгаагүй. Чи улаан үдийн харбааттай андуураад байна. Яг юм чи. Тий, ер нь энэрхөө. Энэ бол нэлээд хуучин машин байна да. Ер нь бүгд л айгүй хуучин машинууд байна. Сбербанк. Энэ яг 5 дугаар сургууль манай. Бодвол манай 5 дугаар сургууль яг энэ Орос юугаар зургаар барьсан багтай. Ихүү хотын түүхэн хэсэг гэх юм уу та. Барилгууд нь хуучин байлгаа. Нөө Арбат гэж байдаг. Улица как называется? Урицкий. Ага. Урицкийн годомж гэж. Ийм хуучин годомж байна. За бид хэд том хоттой төв дээр ирчээд байна. Монгольский кашмир ишээрч гинэ. Тийм байна. За орцоохоо. Тий. Орсын киоскод аягүй гоё санагддаг шүү дээ. За рынок энэ байна да. Вау. Хүмүүсийн захиасыг хаагаад явсан чинь яг байдгүй юм байна тий. Тий, яг энд байгаа гэсэн баталгаа байхгүй болохоор гэсэн. Тэр нэг хуучин Оросын захигаар чинь нэг одоо энэ чинь хуучин юм бас айгүй цөөрцөн тий. За ямар ч хэлсэн юугаа олоод авчлаа. Палантай жигнүр дээр үе. Балантай жигнүр.